Самбай сонин үзэгчдээ TV7 телевизийн орой мэдээллийн хөтөлбөр эхлэхээр бэлэн болсон байна. Мэдээ бол баримт. Бид баримтыг баталгаажуулна. Өнөөдөр мэдээллийн хөтөлбөрөөр сүүлийн 7 хоногийн хугацаанд Америкийн халдвараар 9,000 хүн өвчсөн байна. Хүүхдийн мөнгийг авах хэлбэрийг сонгож баталгаажуулсан 1.1 сая хүүхэд байна. Төмөр замын барилгын ажлыг эрчимжүүлэхээр болсон байна. Бар жилиг өгсөн үндэсний бүхий барилдаан болно. Монгол Улсын засгийн газрын өнөөдрийн ээжид хуралдаанаар нийт 20 асуудлыг шийдвэрлсэн байна. Эдгээрээс тодорхойлбол коронавирусын Америкийн хөлбөрийн тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа тул вакцинжуулалтанд иргэдийг идэвхтэй хамруулах шаардлагатай гэж үзсэн байна. Мөн шинэ удирдлагын хичээлийг танхимаар явуулахын эсрэг шийдвэрийг 7 хоногийн дараа гаргахаар болж хойшлуулсан байна. Дэлхийн нийтэд 2022 оны 1 сарын 19-ны байдлаар омикрон хувилбарын тархалт 60-аас 70% болж өсчээ. Монгол улсад батлагдсан тохиолдлын 90-ээс дээш хувьд ковидын омикрон хувилбарт амгаалан тархаж байгааг мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна. Өнгөрсөн 7 хоногтой харьцуулбал халдварын тохиолдлын тоо 9,000 орчмоор нэмэгдэж, эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн 95% нь хөнгөн байгаа боловч тохиолдлын тоо өндөр байгаа нь энэ хэрээр хүндрэх хүмүүсийн тоо өндөр байна гэж эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна. Харин Монгол улсын тухайд вакцинжуулалтын ажил удаашралтай явагдаж байгааг анхааруулж байна. За 2022 оны 1-р сарын 18-ны байдлаар Монгол улсын нийт хүн амын 69.7% нь вакцины 1-р тундаа, 66.6% нь 2-р тундаа, 30% нь 3-р тундаа хамрагдаад байгаа бол 4-р тунд хамрагдсан хүний тоо 49,504 байна. За нийт хүн амын 3-р тунгийн хамрагдалт 30% байгаа бол зорилттой бүлийн хамрагдалт 50.9% байна. Мөн өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар хичээл сургуулийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна. Одоогоор ерөнхий боловсролын сургууль, ихтэйд сургуулийн улирлын амралт эхэлчихсэн байгаа юм а. Гисэн хэдий ч 4-5 наснуудын цэцэрлэгийн сургалтын ажиллагаа үргэлжилж байна. За тэгвэл омикрон хувилбар эрчимтэй тархаж эхэлсэн учраас шинэ улирлын хичээлийг бүрэн танхимаар явуулах хэсэг асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн бол Улсын онцгой комиссийн эрдэмтдийн зөвлөлөөс өгж байгаа мэдээлэлээр 1-р сарын сүүл 2-р сарын ихээр халдварын тохиолдлын тоо хамгийн өндөр түвшинд хүрэх тооцоолол гарсан учраас боловсрол шинжилгээ яамнаас хичээл сургууль үйл ажиллагааг хэрхэн эхлүүлэх талаар 3 төрлийн зохион байгуулалтын арга хэмжээг авсан гэдгийг салбарын сайд нь өмнө нь мэдэгдэж байсан. Тэгвэл ерөнхий сайдын зүгээс эрүүл мэндийн яам, боловсрол шинжилгээ ухааны яам, улсын онцгой комиссууд саналаа нэгтгэж эх 7 хоногт шийдвэрээ гаргахыг үүрэг болгожээ. Түүнчлэн өнөөгийн нөхцөл байдалд хөл хорой тавих шаардлагагүй, за аль нэг байгууллагаас ийм санал гараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Дараагийн мэдээ засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан баруун бүсийн босоо чиглэлийн болон зүүн бүсийн босоо чиглэлийн төмөр замыг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгээр Монголын төмөр зам компанид үргэлжлүүлэн олгохоор болсон маань мөн Алтан булаг замын үе чиглэлийн хурдны замын бүтээн байгуулалтанд олон улсад нээлттэй тендер зарлахаар засгийн газраас шийдвэрлсэн байна. Төрөөс төмөр замын талаар хэлэлцсэн 2013 онд засгийн газраас гаргасан 28 дугаар тогтоолыг эрчимжүүлэх тухай асуудлыг хэлэлцэн батллаа. За тодорхойлбол төмөр замын төслийг цааш эрчимжүүлэх зорилтын хүрээнд баруун болон зүүн бүсийн босоо чиглэлийн төмөр замыг барих, ашиглалтад оруулах ажлыг одоогийн байдлаар Монголын төмөр зам компани хариуцахаар олжээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зам барилгын ажлыг эрчимжүүлж, гадаад худалдаа эдийн засгийн эргэлтийг сайжруулах үүднээс ийхүү төмөр замын барилгын ажлыг эрчимжүүлэх үүргийг өгч байгаа юм а. За баруун босоо чиглэлийн төмөр зам нь Арц суур, Нарийн сухад, Шивээ хүрэн чиглэлийн 1255 км зам гэж тооцоологдсон. Харин зүүн босоо чиглэл дээр Чой болсон хөөт бичигт чиглэлд 420 км зам баригдахаар төлөвлөгдсөн байгаа юм а. Төсөл хэрэгжиж дууссаны дараа Монгол улс 4700 км урттай төмөр замын сүлжээтэй болно. За үүний 2700 км нь шинээр баригдахаар төлөвлөгдсөн байгаа юм а. Тэгвэл энэ оны эхний хагаст 5-7 Гашуун сухад чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийг явуулахаар болж байна. 5-7 зүүн баян чиглэлийн төмөр замыг мөн ашиглалтад оруулж, богдхон төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг мөн эрчимжүүлнэ. Ингэхдээ Улаанбаатар төмөр замын суурь бүтцийн шинжилгээг хийхэд төрөөс төсөв гаргаж, стратегийн ач холбогдолтой бодлогоодыг цааш үргэлжлүүлэн гаргаж ажиллана гэдгээ мэдэгдлээ. Өнөөдөр засгийн газрын шийдвэр гараад Монголын төмөр зам төрөмчт компани гадны болон дотоодын хөрөнгө оруулагч нар мөн баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын дагуу байгаа уул уурхайн лиценз эзэмшдэг, ашиглалтын болон хайгуулын лиценз эзэмшдэг компаниудтай хамтарч энэ төслийг хэрэгжүүлэх энэ шийдвэр гарлаа. Нэгдүгээр асуудал
Эдгээрээс гадна Алтан булаг замын чиглэлийн хурдны авто замын асуудлыг өнөөдөр хэлэлцэж олон улсад нээлттэй тендер зарлагаар шийдвэрлэсэн байна. Өмнө нь энэ чиглэлээр нэг бус удаагийн тендер зарлагдаж байсан ч гүйцэтгэл тааруу байсан учраас гэрээ цуслагджээ. Төрийн худалдан авах ажиллагааны газар ойрын хугацаанд материалыг боловсруулад тендер зарлагаар засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлээд байгаа юм а. За 2020 онд Монголын авто замчдын холбоо санаачилж Алтан булгаас замууд хүртэлх хурдны авто замын техник эдийн засгийн урьдчилсан тооцоог гаргаж бас тухайн үедээ үндэсний аюулгүйдлийн зөвлөл за мөн засгийн газар дээр энэ асуудал хэлэлцсэн. Өнөөдөр засгийн газрын гишүүдээс бас санал гарлаа. Энэ дээр зарим нэг ачааны урсгалын тооцоог нэмж одоо хийх шаардлага байна гэж Монголын авто замчдын холбоонд бид нар бас чиглэл өгөөд энэ ажил ойрын үед хийгдэн. Ингээд 2022 оны 2 сарын 15-ны дотор багтааж олон улсын тендерийг зарлах чиглэлийг өнөөдөр Монгол улсын ерөнхий сайд өгсөн. Энэ дагуу ажил хийгдэж саяын дурдсан хугацаанд олон улсын тендер зарлагдаж явах нэ. Тэгвэл үүний дагуу энэ оны 2 дугаар сарын 15-ны дотор олон улсын тендер зарлах чиглэлийг Монгол улсын ерөнхий сайд оюурд нь өгчээ. Монгол улсын засгийн газраас хэлэлцсэн дараагийн асуудал тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх хэсэг хүүхдийн мөнгө олголтыг сонголттойгоор олгож ихсэнтэй холбоотой иргэдийн анхаарах зайлшгүй шаардлагатай зүйлсийг хүндсэн байна. Тэтгэврийн хэмжээг шууд нэмэгдүүлэх боломжгүй гэхдээ засгийн газрын дунд хугацааны зорилтод туссан гэдгийг сангийн сайд мэдээсэн байна. Монгол улсын 1,210,000 хүүхэд төрөөс олгож байгаа хүүхдийн мөнгөнд хамрагдаж байна. Монгол улсын засгийн газраас хуримталтай хүүхд хөтөлбөрийг санаачилан энэ оноос хэрэгжүүлэхээр болсны дагуу 1 сарын 1-ээс эхлэн хүүхдүүдийг төлөөлөх эцэг эх асар хамгаалагч хүсэлтээр хүүхдийн тэтгэмжийг бэлнээр авах, хадгаламжинд байршуулах гэсэн хоёр сонголтыг олгож эхэлсэн юм а. Програмын шинжилэл хийж дууссантай холбоотойгоор e-Mongolia аппликейшнд автомат сонголтыг иргэдээс авч эхэлсэн байна. Ингээд өнөөдрийн байдлаар 1.1 сая хүүхдийг төлөөлөх эцэг эхчүүд сонголтоо хийжээ. Эдгээрээс 90 орчим хувь нь 1-р сарын мөнгөнд тэтгэмжийг бэлнээр авах хүсэлтэд гаргаад байгаа юм а. Энэ жилээс засгийн газрын бодлого юу вэ гэхээр одоо ирээдүйн хож хүүхдүүдтэй сонголтыг бий болгож байгаа. Та хадгаламжиндаа хийх үү, эсвэл шууд зарцуулах уу гэдгийг өгөх бүрдээ асууна гэсэн үг. За энийг одоо хэлбэршүүлэх үүднээс мөн одоо цахим дээр програм юм тохиргоо хийсэн байгаа. Хэрвээ сар болгон өгөх одоо тийм төвөгтэй байвал нэг удаа сонголтоо хийхдээ бүх сонголтоо хийчих болно. Сар болгоныхоо сонголтуудыг. Шаардлагагүй би сар болгон сонголтоо хийнэ гэвэл тэр сонголт нь ч мөн захимаар энэ сонголт одоо очиж байгаа. Ийм ухаалаг системээр очино. За мөн одоо халамжийн ажилтнууд бүгдээрээ одоо биежилж ард иргэдтэй хүүхдүүдтэйгээ уулзах, халамжлал асрагчаас нь асуух ийм бүх боломжуудыг ашиглаж байгаа. 7 дугаар сарын 1-ээс эхлэн эцэг эхчүүд 16 нас хүрсэн хүүхдийн гаргасан хүсэлтээс үл хамаарч сар бүрийн хүүхдийн мөнгөнд тэтгэмжийг 50%-ийг ямар нэг хадгаламжид заавал байршуулахыг анхааруулж байгаа. За харин арилжааны банкнд дуу эсвэл төрийн сан дуу гэдгийг хүүхдүүдийг төлөөлөх эцэг эхчүүд өөрсдөө сонгож хуримтлал үүсгэнэ гэдгийг сануулж байна. Төрийн сандаа хадгалуулах уу эсвэл одоо банкнда өндөр хүүтэй хадгалуулах уу гэдгийг сонголт байна. За төрийн сан гэдэг маань бол 100% одоо мөн одоо засгийн газрын баталгаатай төв банкн дээр байршдаг ийм одоо хадгаламж хэлбэр байдаг. За мөн арилжааны банкн дээр хадгалсан ч гэсэндээ энэ дээр бол ард иргэд хүүхдийн мөнгөний хадгаламжинд бол ямар ч эрсдэлгүй байх бол 100% эрсдэлгүй. Тэр нь юу вэ гэхээр бид 2009 оноос хойш хадгаламжийн даатгалын тогтолцоонд орсон байна. Өөрөөр хэлбэл 20 сая төгрөг хүртэлх иргэдийн нийт хадгаламжийг одоо улс одоо хариуцаж энэ менежментийн нээж бүрэн даатгадаг учраас 20 сая төгрөг хүртэлх энэ хүүхдийн мөнгөний хадгаламж бол альж банкн дээр ямар ч хэлбэрээр байсан ямар ч эрсдэлд орохгүй гэсэн үг. Тэгэхээр төрийн сан дээр байх, арилжааны банкн дээр байх хүүхдийн мөнгөний хувьд бол ижил төвшөнд ямар ч эрсдэлгүй хадгалагдана гэсэн үг. Өөр нэг яригдж байгаа асуудал бол ахмадуудын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх явдал юм. Хамгийн сүүлд засгийн газрын 2018 оны 1-р сарын 19-ний өдрийн хуралдаанаар тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тогтоол гарсан байдаг байна. Ингэхдээ 2018 оны 2-р сарын 1-ний өдрөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон 392.8 мянган тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 27 мянган төгрөгөөр, түүнчлэн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны бүрэн тэтгэврийн доод хэмжээг 29 мянган төгрөгөөр тус нэмэгдүүлсэн байдаг. Харин цаашид тэтгэврийг нэмэх асуудлыг засгийн газрын дунд хугацааны зорилтод тусгасан гэдгийг хэлж байна. Тэтгэвэр тэтгэмжийг одоо хэдэн төгрөгөөр нэмэх юм абсолют дүн хэмжээ бол энэ хуулиар зохицуулагддаг. Энэ бол засгийн газар тухайн жилийнхаа төсвийн хэмжээ боломжоос
шалтгаалж хувь хэмжээгээ ингээд тогтоодог байна. За тийм учраас цаашдаа сүүлийн 2 жил ковидын нөхцөл байдалтай уялдуулж за мөн одоо энэ ковидын нөхцөл байдлын хүнд үед өрхийн орлогыг одоо хэрхэн яаж хамгаалах вэ гэж засгийн газар төсвөөс авч ирж буй арга хэмжээний үр дүнд тодорхой одоо хэмжээнд өрхийн орлогуудыг одоо нэмэгдүүлж хамгаалж ирсэн байгаа. За цаашдаа энэ инфляцийн хувь хэмжээтэй уялдуулж тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж байсан 19 он хүртэлх тэр жишгийг бол цаашд бол бид үргэлжлүүлэх засгийн газар бол дунд хугацаанд бол төлөвлөж байгаа. Статистик судалгаанаас харвал өнгөрсөн онд 460,562 ахмад настанд тэтгэврт хамрагджээ. Одоогийн эдийн засгийн хүнд нөхцөл тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх гэвэл аль нэг тэтгэмжийг зогсоох эсвэл хувь хэмжээг бууруулах замаар тэтгэврийг нэмэх боломжтой гэж зарим их сурвалжууд ярьж байгаа юм а. Мэдээллийн хөтөлбөрөөр үргэлж байна. Одоо та бүхэнд зарим мэдээллийг товшоор хүргье. Улсын онцгой комиссийн шуурхай ажлын хэсэг Мягмар гарагийн орой захимаар хуралдаж, цар тахлын нөхцөл байдлын талаарх эрүүл мэндийн байгууллагын мэдээллийг сонсож, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний явцын талаар хэлэлцсэний дараа шадар сайд ажлын хэсгийн гишүүдэд зарим үүрэг даалгаврыг өгчээ. Үүнд төрийн байгууллагын тгээс 5 хүртэлх настай хүүхэдтэй эхчүүдийг, бүрэн цахимаар бусад албан хаагчдыг цахимаар болон танхимаар ажиллуулах хуваарийг батлан гаргаж мөрдүүлэхийг даалгасан байна. Монгол хүнс Монгол бараа 2022 арга хэмжээг энэ оны 1-р сарын 20-оос 30-ны өдрүүдэд төв зэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байгааг Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Арга хэмжээнд дотоодод үйлдвэрлэсэн хүнс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, мал амтны гоц халдвар төвчингүй тайван бүсээс малын гаралтай хүнсний түүхийд бүтээгдэхүүнийг Улаанбаатарчуудын хэрэгцээнд нийлүүлэх зорилготой юм. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ нь цар тахлын амаргүй нөхцөлд үндэсний жижиг дунд үйлдвэрлэлээр эхлэгчид малчтаа дэмжиж 10 өдрийн турш түрээсийн төлбөргүйгээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг бүрдүүлжээ. Тус арга хэмжээг халдвар хамгааллын дэглэмд нийцүүлэн задгаа талбайд зохион байгуулж байгаа бөгөөд сүү цагаан идэ, ууд, хэвийн бов, мах махан бүтээгдэхүүн, гурил жижиг үйлдвэрийн ноос, ноолуур, арьс, ширэн болон бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчүүнээр өргөн сонголттой худалдаалах юм а. Эрийн хотод ачигдсан 900 гаруй чингэлгээс өнгөрөгч 7 хоногт 300 гаруй чингэлэгтэй ачааг татан авсан. Үлдсэн 600 чингэлгийг 8-аас 10 хоногт багтаан татан авахар төлөвлөж байна. Цаашдаа нэмж ачигдах чингэлгийг хуваарийн дагуу татан авах хэмээн албаны хүмүүс мэдээллээ. Чингэлэгт ачаа тээвэрлэлтийн талаар танилцуулбал хоёр улсын хил дундын тэг цэгээс ачаатай чингэлгийг хил хамгаалах онцгой байдлын газрын бэлтгэсэн 50 автомашинтай жолооч нар логистикийн төв хүртэлх тээвэрлэж байгаа. За харин логистикийн төв буулсан чингэлэгтэй ачааг задлан гайлан бүрдүүлэлт хийж тэндээс аж ахуйн нэгжүүд зах зээлийн зарчмын дагуу ачааны хувийн хвшлийн тээвэр хийх жолооч нартай үн хөлсөө тохирч Улаанбаатар хот руу татан авах эсвэл өөрийн автомашинаар татан авах боломжтой байгаа юм а. Монгол улсын шадар сайд улсын онцгой комиссийн дарга амар сайхан энэ сар шинийн баяраар үндэсний бүхий барилдаан зохион байгуулагдана гэдгийг албан ёсоор мэдээллээ. Монголчууд түүхэндээ 2 удаа үндэсний сар шинийн баяраар бүх барилдуулгүйгээр тэмдэглэсэн байдаг юм байна. 17 дугаар жарны сайжруулах чимээх усан бар жилиг өгсөн үндэсний бүхий барилдаан энэ жил болно гэдгийг шадар сайд албан ёсоор мэдээллээ. Монгол төмний уламжлалт сар шинийн баярыг бүхгүйгээр төсөөлгөн аргагүй гэж Ахмад буурлууд ярьцгаадаг юм а. Өнгөрсөн онд коронавирусын цар тахлын хүндрэлээс шалтгаалan үндэсний бүхий барилдааныг цуцалж айл бүр гэр гертэ онцгой дэглэмд ор тэмдэглэн өнгөрүүлсэн байдаг. За ингээд 2 жил цахимаар золгосон Монгол түмэн ирж буй бар жилиг угтах сар шинийн баяраар бүхий барилдааныг цэнхэр дэлгэцээрээ дамжуулан үзэх боломжийг олгож байна. За нэгдүгээрт сар шинийг бол бид иргэдээ гэр гертэ тэмдэглээч гэдэг те. Гэр бүлийн хүрээндгээд ах トゥ амраг садангаар айлчил зочлоод одоо өөрсдөө шалдвар төртөө өрөөслөгч эрсдэлд оруулаад нийтээр одоо халдварын тохиолдлыг нэмэгдүүлээд байхгүйгээр гэр гертэ ёслоод сар шинээ угтаад цахимаар золох ажлуудаа хийя. Нэгдүгээрт. За хоёрдугаарт бол одоо энэ бүхий барилдааны сар шинийн бүхий барилдааныг бол зохион байгуулна гэж халдвар хамгааллын өндөр түвшинд тэр вакцина хийлгсэн, шинжилгээгээ өгсөн, урьдчилж одоо урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахсан ийм одоо зохион байгуулалтаар
хийх нь зүйтэй гэж үзэж байгаа. Тийм учраас энэ сар шинийн бүхний барилтаа бол болно гэж ойлгох. Коронавирусын омикрон хувилбар эрчимтэй тархаж байгаа эрсдэлтэй нөхцөлд үндэсний ёс уламжлалт цагаан сарын баяр төхөж байгаа учраас бүгчүүдийг вакцина хийлгэсэн байх, шинжилгээ өгч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхыг шаардаж, барилдааныг халдвар хамгааллын өндөр түвшинд хийх нь зүйтэй гэж үзсэн байна. Монгол трейдинг компани бүх Олон улсын нохой чарганы тэмцээнд орох зорилготой нохой чаргыг сонирхож эхэлсэн анх бэлэг өдгөө нохой чаргаар дамжуулан Эрдэнэт хотынхоо аялал жуулчлалыг хөгжүүлэх мөрөдөлтэй болжээ. Тэрээр багаасаа нохойд тийжээх сонирхолтой байсан учраас өөрийн хоббигоо хөгжүүлж 15 нохойг сургаж дасгалжуулсан байна. Анх бэлгийн хамгийн анхны дасгалжуулсан нохойг кросс гэдэг байна. Түүнийг 1 жилийн хугацаанд дасгалжуулж сургаснаар цаашид нохой сургах боломжтой байна гэсэн урам авч өөрийгөө улам зоригжуулжээ. Нохойгоо болохоор анх нэг нохойтой эхэлжсэн. Нэг нохойгоо болохоор нэг пестер зартаа байд таскын удалтаж аавна гэж зартаа байд тэгээ авч ирсэн. Тэгээд нэг толгой нохой тэр анхны авсан нохой маань толгой нохой байсан байхгүй. Тэгээ нэг жил бэлтгэлээгээд яг толгоонд ингээд баруун зүүн бүх нэг командуудыг заасан. Тэгээд л нохой маань сурсан сурж ирээд гой болоод ирэнгүүт нэр нь цаашдаа бүх нохоонуудаа цуглуулад ер нь аял хий гэж бодсон да. Нохоонууд маань ингээд бэлтгэлдээ айгүй гоё ингээд ордог байхгүй гүүж мүгэл. Тэгэхээр айгүй гоё урамл авдаг. Яг нэг тийм мөнгө төгрөг олныг харж эхлэегүй би энэ нохоонуудаар зүгээр өөрийгөө олон нохоонуудаа спортоор хичээлнэ л гэж эхэлжсэн байхгүй. Бишэлтэй үе бол зөндөө байсан шүү дээ. Тэгэл заас ер нь болдог ч юм уу гэсэн үе зөндөө өгсөн. Тэгэл нэгэн дугаас энийг ингээд сонгоцсон юм чинь тэгэл шантарсан ч гэсэн тэгэл энэнийхээ төлөө тэгэл зүтгэл нөө шантрал маань алуулцдаг. Тэ. Эрдэнэт хотод аялал жуулчлалын салбарыг л бүр ингээд бүр гоё болгоё гэсэн бодолтой байна шүү дээ. Нохооноос гадна өөр гоё өвлийн аялал болон зуны аяллыг хийх гэсэн бодолтой байна. Тэрээр нохоонуудаа цуглуулахдаа заримыг нь худалдаж авч байсан бол заримыг нь гудамжнаас олж авсан байна. Анх бэлгийн үнэнч анч нохойг Ананд гэдэг бол түүнийг яаж олж байсан түүхээ хуваалцлаа. Нэг энд манай найз энд нэг хаски яна чи нэг ирээ авчих гэдэг байхгүй. Тэгээ би очиод нэг хаскиг авахгүй илэх гээд очин чи миний гарнаас алсчдаг байхгүй. Тэгээд дахиад ирнэ гудамд явах хоёр нь авахгүй гэд айгаад тэгээд ирнэ авахгүй гэд тийм амлалт өгсөн байж байгаа. Тэр Ананд гээд нохойг яг гудамжнаас олжсан байхгүй. Хоёр найзтайгаа авч байгаа. Тэгээ өөрөө яг ингээ очиод авах гэхээр авч чаддгүй. Айгу ууг нь дуутахаар хурж ирээд би айгаад түр ингээд бүр ингээд чичрээд байгаа юм ингээд авах нөгөө урд нь яг ингээд хазуулц болохоор тэгээ манай нөгөө ах нөгөө бугуулдч авч байгаа тэгж авч ирсэн. Тэрээр нэг чарганд 6-аас 8 нохой хөлөглөж аяллаа хийдэг гэж байна. Ингэхдээ 10-аас 30 км цагийн хурдтайгаар өдөрт 100 км замыг туулдаг гэсэн юм. Одоогоор нохой чаргыг сонирхож байгаа хүмүүстэй үйлчилж байгаа юм а. Нохой чаргаар ойролцоогоор 3 км зам туулахад 25,000 төгрөгийн үнэтэй байдаг байна. Дархан аймагт 2020 оны 4-р улирлын шинжилсэн судалгаагаар 40 гаруй хүн гэр оронгүй тэнэж орц хонгол дулааны удагт амьдарч байгааг тогтоосон байна. Эдгээр иргэдийг аймгийн онцгой комиссийн шийдвэрээр дулаан байранд оруулж 3 сарын хугацаанд 5 тухтай үйлжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлээд бүтэн сарын нөр үзжээ. Иргэдийн хувьд дулаан байранд амьдрахдаа эрүүл мэндийн үзлэгт байн хамрагдан бие махбодоо чирэгжүүлэх хийн дасгал хөдөлгөөн, бариа засал, физик хэмжүүлэхээ, нурууны цахилгаан массаж хийлгэж байна. Мөн өдрийн 3 удаагийн хоол амжиргааны анхан шатны хэрэглээний бүтээгдэхүүнээр хангагдаж амьдрах ухааны сургалтад сууж эхэлжээ. Хөөе өвлийн хүүтэн хэцүү үед дулаан байртай хоол ундтай амар байгаа шүү дээ. Амар нөө. Үйлчлэгээ цаа соёлын сай бүх юм таалагдаж чинь. Хэдүүлээ одоо ингэж байж байгаа өвлийн он гарахаар нийгэм тусдаа сайхан ажил хөдөлмөрүүд эрхлэн бас энд чинь юм гэж төрөлсгөөс энэ хүмүүс анхаарал үйл ажиллагаа хийж байгаа юм чи. Зөрөөд бид нар бас хөдөлмөр хийх ёстой шүү дээ. Ялангуяа одоо энэ жилийн энэ өвлийн хахир хүүтэн цаг одоо л гадаа ч 30 шүү дээ. Энэ хүүтэн цаг үед ямар ч дулаан байр савндаа байгаад хоол ундтай харуул хамгаалалтаа эмчилгээ үзээд ялангуяа энэ ковид хэцүү үед бол хямдруулсан дээр шүү дээ. Өрөөнд хоёулаа байна уу?
Эдгээр иргэдэд аймгийн засаг даргын тамгын газар хөдөлмөр халамж үйлчилгээний газар зэрэг холбогдох хэлтс агентлагуудаас үйлчилгээ үзүүлж байна. Мөн дархны дулааны сүлжээ, Дэлхийн зүүн, Good Neighbors, Улаан загалмай, Мөнгөдийн таг, Сент Жон Боско, MC багчуудын өдөр өнжүүлэх төвийн албан хаагчид хамтран оролцжээ. Дархан уул аймаг дахь сэтгүүлч Аригчаа Сүрэн мэдээлүүллээ. Газар мэдэрлээ яваад байгаа. Үзэгчтэй манай өнөөдрийн тодруулгаар авилгатай тэмцэх газрын хяналт шалгалтыг хилцсэн ахлах ажилтан ахлах комиссар Баасан дэлгэр өргөдө оролцож байна. Танд өнөөдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Өдрийн мэнд хүргэе. Энэ жилийн тухайд 2 сарын 15-ны дотор мөн жил болгон тэмээ уламжлал ёсоор төрийн албан тушаалтнууд маань хөрөнгө оруулалтын мэдүүлэг бол мэдүүлэх ёстой тийм. За энэ жил бол нийтдээ 46807 албан тушаалтан хөрөнгө оруулалтын мэдүүлэх ёстой гэсэн урьдчилсан тоон судалгаа гарсан байсан. Ер нь хөрөнгө оруулалтын мэдүүлгийг авилгатай тэмцэх газар бүртгэлжүүлснээр тухайн албан тушаалтанд авилгын ямар эрсдлээс сэргийлж чадах. За мөн цаашлаад иргэд олон нийтэд энэ албан тушаалтай холбоотой цаашдаа энэ авилгын эрхтэй холбоотой асуудлууд хэр их хяналттай, зохицуулалттай явж чадна гэж харж байгаа юм байна. За ер нь бол яг жил болгон авилгын эсрэг санхүүгийн зөрчлийн хууль заасны дагуу улсын хэмжээнд нэг түрүү таны хэлсэнчлэн тийм ээ. Энэ жилийн тухай жишээ нэг 46000 гаруй албан тушаалтнууд хөрөнгө оруулалтын мэдүүлгийг гаргахны гэсэн тоон үзүүлэлт байгаа. За жил болгон 2 сарын 15-ны дотор мэдүүлээд явдаг энэ хуулийн зохицуулттай энэ ажил маань одоо яг улсын хэмжээнд эд өрнүүд явж байна. За энэ мэдүүлгийг гаргах гэдэг гол ач холбогдол гэхээр маш товчхон танилцуулахад нэг хоёр ач холбогдолтой гэж хараад байгаа. Эхний ээлжинд бол тухайн албан тушаалтан байна тийм ээ. Тухайн албан тушаалтаа гэдэг юм уу нийтийн албанд, төрийн албанд би чин шударгаар ажиллаж байгаа албан хаагчаа гэдгийг илэрхийлж байгаа баталгаа нотлогоо болж өгдөг. Нөгөө талаасаа тухайн албан тушаалтны олоод байгаа орлого хөрөнгө тийм ээ хууль ёсны юм уу хууль бус юм уу гэдгийг илрүүлэх чиглэлөө авилгатай тэмцэх газар энэ хөрөнгө оруулалтын мэдүүлгийг гаргуулах бас ач холбогдлын чиглэж байгаа гэж ойлгож байна. Хөрөнгө оруулалтын мэдүүлгийг бүртгэлжүүлэх ажил 2006 оноос хойш эхэлж одоо хэрэгжиж байна. 7 оноос хойш тийм ээ. За энэ хугацаанд бас өргөжин дээлж магадгүй иргэд олон нийтэд илүү нээлттэй шилэн болсон үеийн хязгаар. За ингэснээр бас иргэд ямар мэдээллийг танаа одоо цахим сайтаас дамжуулж авах боломжтой гэж харж байна. За авилгатай тэмцэх газар 2007 онд үүсгэн байгуулагдсанаас хойш авилгын эсрэг хууль заасны дагуу энэ хөрөнгө оруулалтын мэдүүлгийг албан тушаалтнуудаас гаргуулад явж байгаа. Үндсэндээ энэ жилийн хувьд гэхэд 16-7 дахь удаага одоо энэ мэдүүлгийг гаргуулах бүрдүүлэлтийн үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулад явж байна. Гэсэн үг анх одоо гаргуулж байхад бол энэ яг хуулийнхаа үүргийг биелүүлэхгүй мэдүүлгээ гаргахаас татгалзах ч юм уу тийм ээ бараг 1000 гаруй албан тушаалтнууд энэ төр гарахгүй байх энэ юмнууд нэлээд байсан. За одоо бол харьцангуйгаар энэ үүргээ бол албан тушаалтнууд маань нэг талдаа ухамсарладаг болжээ. Өнгөрсөн онд гэхэд бол мэдүүлгээ гаргахаар бүртгүүлэхээр ирүүлсэн нийт албан тушаалтнууд бол 100% мэдүүлгээ хугацаанд нь гаргаж өгсөн байх жишээ тий. Гагцгүй энэ дотроос нөгөө мэдүүлэг маань зөрчилтэй байна уу тухайн хүний олсон орлого хөрөнгө тийм ээ хууль ёсны дагуу эсэх нь бол наривчсан ялж шалгалтаар л тогтоогддог гэсэн үг. За олон нийтэд танилцуулахын тухайд бол бид нар авилгын эсрэг санхүүгийн зөрчлийн хууль зааснаар төрийн өндөр түнтэй зэрэг зэндээ адилтгах албан тушаалтан гээд 200 гаруй албан тушаалтныг бол жил болгон эхэндээ бол авилгатай тэмцэх газраас төрийн мэдээлэл сэтгүүлдэр цаасан хэлбэрээр олон нийтэд танилцуулаад явдаг байсан. За сүүлдээ бол мэдүүлгийг бид нар цахим системийг ашиглаад гаргуулж авч эхэлсэн байгаа. Энэ үйл явц бол 16 оноос эхлээд явж байгаа. За 2018 оноос эхлээд бол ганцхан төрийн өндөр албан тушаалтан биш тийм ээ улсын хэмжээнд мэдүүлгээ гаргаж байгаа. Нийт албан тушаалтнуудынхаа хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг олон нийтэд хураангуй байдлаар жил болгон мэдээлээд явж байгаа. Өөрөөр хэлбэл авилгатай тэмцэх газрын хасхом як имэн гэсэн цахим сайт руу ороод тухайн албан тушаалтантай холбоотой хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг яах нь иргэн хүссэн хинч байлаа гэсэн танилцах юм боломжийн нэг талдаа хангаж ажиллаж байгаа гэсэн. Нөгөө талдаа хөрөнгө оруулалтаа мэдүүлэхээс зайлсхийсэн тийм ээ одоо тогтцох хугацаанд хөрөнгө оруулалтаа мэдүүлээгүй тохиолдол ямар одоо хариуцлага болов гэдэг юм бол. За мэдүүлгээ хуулийн хугацаанд мэдүүлээгүй за мэдүүлэг гаргахаас татгалзсан ч юм уу тийм ээ за дээрэс нь мэдүүлсэн мэдүүлэг нь
худал гэдэг юм уу байх юм бол их усрөө тайлбарлаагүй ч гэдэг юм уу нэлээд хэд хэдэн шалтгаануудыг бас ямар тохиолдолд тухайн мэдүүлэг гаргах чинь мэдүүлэг шалгагдах вэ гэдгийг бол хууль заасан байгаа. Энтэй холбоотой хүлээх хариуцлага гэхээр зэрэг нэг 4 төрлийн сахилгын шийтгэл яригддаг. Авилгын эсрэг хууль зааснаар сануулгах, цалин бууруулах, албан тушаал бууруулах, нийт ялмаас халах гэсэн ийм 4 сахилгын шийтгэлийг бол тухайн одоо хөрөнгө орлогын мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн албан тушаалтантай холбоотой хүлээлгдэг байгаа. За тэгэхээр жишээлбэл саяны дурдсан 4 зөрчлөөс гэхэд мэдүүлгийн огт хуулийн хугацаанд нь мэдүүлэг хүндлэх шалтгаангүй гаргаагүй байх юм бол тухайн мэдүүлэг гаргаж нийтийн албаас халагдах сахилгын шийтгэл ногдуулахар хууль заасан байна. Хөрөнгө орлогын мэдүүлэлгээ одоо тайлгнчаад за гэхдээ одоо яг хууль ясны мөн эсгээ одоо эргүүлж одоо батлаагүй тохиолдолд за тухайн албан тушаалтанд ер нь бас тодорхой хэмжээний шийтгэл ногдуулахар заасан байна Өнгөрсөн онд ер нь бол яг ийм төрлийн зөрчлүүд хэрэг гарсан гэж үзэж байгаа. Ихэвчлэн ямар одоо албан тушаалтан дээр ийм асуудал гарч байна? За өнгөрсөн оны хувьд гэхэд Авилтаа тэмцэх газраас яг энэ хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой хяналт шалгалтын ажлыг бол нийтдээ нэг 315 албан тушаалтанд явуулсан байна. За эндээс яг сахилгын шийтгэл ногдуулсан нь болохоор 94 албан тушаалтанд дээр дурдсан 4 төрлийн сахилгын шийтгэлийг ногдуулсан. Өөрөөр хэлбэл өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө орлогыг худал мэдүүлсэн буюу мэдүүлээгүй мэдүүлэх ёстой байсан хөрөнгө мэдүүлээгүйтэй холбоотой зөрчлүүд бол 94 дээр хариуцлага тооцоолсон гэсэн. За мөн 20 гаруй албан тушаалтныг гэмтэрхийн шинжтэй үндэслэлгүйгээр хөрөнгөцсөн байж болзошгүй байна гэсэн үндслээр Авилтаа тэмцэх газрын мөрдийн шалгах хэлц рүүгээ бас шилжүүлээд ингээд явсан юм дүн мэдээтэй байна. Авилтаа тэмцэх газар ер нь авилгаас ангид за нийгмийг соён гэгэрүүлэх иргэдэг айл болох одоо хууль ёсны дагуу за төрийн албан хаагчид албан тушаалтнуудыг бас энэ авилгын эргээс ангид байх шударгасны дагуу хууль эрх зөрчнө мөрдөх гэдэг энэ асуудлуудыг бол удаа дараа за мэдээлэлээр өгч одоо сурталчлан танилж байгаа тийм ээ. За иргэдийн хувьд ер нь авилга гэдэг энэ ойлголт ер нь хэр байна гэж харж байгаа. За дээрэс нь яг одоо хуучин болвол бид нар авилга өгөхгүй л бол ажил бүтдэггүй гэдэг энэ ойлголттой явж ирсэн. За одоо бас энэ цаг үе өөрчлөгдсөн нь магадгүй Авилтаа тэмцэх газрын хийж хэрэгжүүлж байгаа ажил яг одоо зорьсон бүлэглэхтэй зорьсон одоо хэсэгтээ хүрч чадчихна гэж харж байгаа юм. За Авилтаа тэмцэх газарт бол байгуулагдсан цагаас хойш л мэдээч хэрэг томоохон зорилтуудыг тавиад ажиллаад явж байгаа. Ялангуяа манай урьдчилан сэргийлэх соён гэрүүлэх хэлцээс бол яг олон нийт рүү чиглэсэн тийм ээ. Нийгмийн тодорхой бүлэг рүү чиглэсэн үйл ажиллагааг бол үе шаттай цаг хугацаанд нь тодорхой зорилт төлөвлөгөө гаргаад ингээд ажиллаад явж байгаа. Ялангуяа Авилтаа тэмцэх үндэсний хөтөлбөрийг улсын их хурлаар батлуулаад энэ хөтөлбөрийн хэрэгжилтэд бас жил болгон ингээд олон нийтэд танилцуулаад тайлагнаад явж байгаа. Энэ хүрээнд ч гэсэнтэй ганц Авилтаа тэмцэх газар биш тийм ээ. Бусад төрлийн байгууллагууд дээрээс нь олон нийтийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага олон нийттэйгээ хамтраад томоохон арга хэмжээнүүдийг бол тухай бүр аваад хэрэгжүүлээд явж байгаа. За өнгөрсөн оны дүн мэдээгээр гэхэд бол уг хөтөлбөрийн гэдэг юм уу тийм ээ хэрэгжилтийг дүгнсэн байсан. За үзүүлэлтийн хувьд бол 80 орчим хувьтай хэрэгжилттэй явж байна. Хугацаандаа бол энэ авилгатай тэмцэх гэдэг юм авилгаас урьдчилан сэргийлэх соён гэрүүлэх чиглэлийн үйл ажиллагаа бол хэрэгжилт зохиох төвшөнд явж байна гэсэн юм дүн мэдээтэй байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр мэдээч хэрэг энэ ажлын үр дүн тодорхой нийгмийн хэсэг бүлэг очих хэвээр тийм ээ үр дүн рүү чиглэж байгаа л гэж харж байгаа. За яг би хөрөнгө орлогын мэдүүлэгтэйгээ зүгээр ойлдуулж тавьж тайлбарлахад ер нь бол бид нар 2007 оноос эхлээд за хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргуулад явлаа. Сүүлдээ цахим системийг ашиглаж явуулж байна. За хамгийн сүүлийн жишээ гэхэд бид нар энэ мэдүүлгийг цахим системээр гаргуулж авахаас гадна тухайн албан тушаалтны хөрөнгө орлого ямар хэмжээгээр өсөлттэй байна, бууралттай байна уу тийм ээ. Өөрөөр хэлбэл тэр хүний олоод байгаа орлого зарлагтайгаа хэр дүүцэж гинүү гэдэг дээр ялж шалгалтын системийг ашиглаад цахим системийг ашиглаад энэ төр явуулах чиглэл рүүгээ тэр явж байна л да. Гэх мэтлэнгээр ер нь манай тэр бас акцтай явж байгаа ажлууд бол бас байгаа. Тэрний үр дүнг ч гэсэн бид нар за сүүлийн үед ялангуяа татврын байгууллагатай гэдэг юм уу бусад хуулийн хяналтын байгууллагатай яг энэ үндэслэлгүйгээр хөрөнгөчтэй холбоотой асуудал дээр за магадгүй бас гадагшаа чиглэсэн гадаад бусад орнуудын туршлагаас судлах ч гэдэг юм уу тийм мэдээлэл солилцох чиглэлээр ч гэсэн
энэ хяналт шалгалтын ажлыг өшөө нэрэмжлэх тодорхой болгох асуудлууд дээр ажиллаж байна. За танд баярлалаа. Үзэгчтэй манай өнөөдрийн тодорхойлгоор албатай тэмцэх газрын хяналт шалгалтын хэлтсийн ахлах ажилтан ахлах комиссар Баасан Дэлгэр өргөдө оролцлоо. Одоо та бүхэнд үргэлжлүүлэн орчуулагч Таамш Баяруудын бэлтгэсэн гадаад мэдээг хүргэе. За үзэгчтэй орой минь төргий. Бүгд найрамд Солонгос улсын ерөнхийлөгч Мун Жэ-ин энэ 7 хоногт ойрхон орнуудын бүс нутгийн зарим улсуудад айлчилж байна. За өнөөдөр Египт улсад тэрээр айлчлалаа эхлүүлсэн. За тус улсад 2 хоног их айлчлалын хүрээнд маргааш тус улсын ерөнхийлөгч Абдел Фатах ас-Сиситэй хоёр талын харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд өргөн хүрээнд санал солилцохлоор Египтийн Канаат шарх хэвлэл мэдээллийн сувг дамжууллаа. Тэгэхээр өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд явсан төлөөлөл Египтийн талтай за эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, за ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбарт нарны эрчим хүчийг болон далайн усыг давсгүйжүүлэх, за цэвэршүүлэх технологиг хамтран хөгжүүлэх, за өмнөд Солонгосын метроны технологиг Египт нутагшуулах талаар тус улсын талтай бол яриа хэлцээ их талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байна. Түүнээс гадна энэ 7 хоногт өнгөрөх өдрүүд Арабын нэгдсэн Эмират улсад айлчилсан. За айлчлалын хүрээнд тус улсын ерөнхий сайд буюу дэд ерөнхийлөгч Шейх Мактумтай уулзсан уулзалтын үеэр батлан хамгаалах эдийн засаг эрчим хүчний хамтын ажиллагааг бэхжүүлэх дунд болоод урт хугацааны хөтөлбөрүүдийн талаар тэд ярилцлаа. Арабын нэгдсэн Эмиратын ерөнхий сайдын хэлснээр хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг бол эх жилүүдэд хөгжүүлэх өргөн боломж олгоцоо байна. Ялангуяа эдийн засаг худалдаа, эрчим хүч, за хөрөнгө оруулалт, спорт, соёл, за мөн түүнчлэн одоо хүнсний аюулгүй байдал, сансар судлалын салбарт хоёр тал бол хамтран ажиллах боломжтой гэдгийг бол тэрээр хэлсэн. Тэгэхээр хамтын ажиллагаанд хоёр улсын төлөөлөл энэхүү салбарын хамтын ажиллагааг илүү одоо цаашдаа хөгжүүлэх ёстой гэдэг дээр бол талууд байр суурь илэрхийлсэн байна. За түүнчлэн хоёр улсын төр засгийн тэргүүнүүд дэлхийн дулаалалтад тэмцэхийн тулд энэ хөрөнгө оруулалтын салбарт одоо ялангуяа сэргээгдэх эрчим хүчин дээр бол хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх талаар бол амлалт өгсөн байна. За түүнээс гадна батлан хамгаалах салбарт дунд болон урт хугацаанд энэ хоёр улс одоо хамтын ажиллагаагаа бэхжүүлэх. За Арабын нэгдсэн Эмират өмнөд Солонгосын талаас одоо дундын тусгалтай пуужингийн хамгаалах систем худалдан авах, хоёр улсын батлан хамгаалах яамдын хооронд за харилцсан одоо хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, харилцаа ойлголцын санамж үүсгэх гарын үсэг зурсан талаар өмнөд Солонгосын Йонхоп агентлаг бол мэдээлсэн байна. За Тонго улсад болж буй байгалийн амжилт үйл явдалтай холбоотой мэдээллийг хүргэе. За Номхон далайн арлын Тонго гэгчийн улсын орчимд галтуулын дэлбэрэлт усантай холбоотой цунами болж байгалийн гамшигт үйл явдал тохиолдсон. Ингээд усан доорх кабель болоод энэ интернет, өөрийн телефоны утас сүлжээ тасарснаас болж тус улсад одоо болж буй бодит үйл явдлын талаар мэдээллийг бол олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсүүл авахд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа. За өчигдөр тус улсын өөрийн телефоны нэгэн компани одоо төр холболт 2G сүлжээний холболт хийсэн учраас тус улсын засгийн газраас бол энэ талаар мэдээлэл өгсөн байна. За хүн амаа оршин суудаг одоо хоёр арал дээр нөхцөл байдал маш хүнд байгаа. Маш олон тооны иргэд бол одоо алга болсон. За 90 хайх үйл ажиллагааг бол одоо явуулж байгаа. За байшин барилга нурж одоо устж сүрсэн нөхцөл байдалтай байна гэдгийг бол тус улсын засгийн газраас бол хийсэн мэдээлэлд дурдсан байна. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллага болоод бусад одоо хүмүүнлэгийн байгууллагуудаас одоо Тонгод туслах талаар бол ажиллаж байна. За бүгд найрамд Хятад улсын зүгээс энэ улсад мөн туслах тусламж одоо цэвэр ус болоод хүнсний тусламж үзүүлэх бол амлсан. За хэрвээ нислэг одоо хийгдэх нэн даруйд бол энэхүү тусламжаа бол өгөхөө амласан байна. За Шинэ Зеланд улс сэргийн зориулттай нислэг нисэх онгоцоо энэ улс руу илгээж одоо тусламжаа илгээх болсон боловч нислэгийн зурваст одоо онгоц буух боломжгүй байсан учраас бол энэ нөхцөл байдал хүндрэлтэй тулгарсан. Австрал болоо Шинэ Зеландын засгийн газруудаас Тонгод тус бүр одоо 1 сая Австрал болон Шинэ Зеланд долларын тусламж анхны ээлжинд үзүүлэхээ бол одоо мөн амлажээ. За Оросын холбооны улсын гадаад харилцааны сайд Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн даргатай ирэх одоо Баасан гарагт Женевт бол уулзах болсон байна. За энэ хоёрын уулзалтын гол сэдэв бол Украиний асуудлаа гэдгийг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл онцолж байна. Тэгэхээр өнгөрч 7 хоногт Оросын холбооны улсын зүгээс Америкийн нэгдсэн улс, НАТО болон Европын холбооны аюулгүй байдлын асуудал хариуцсан эрх хөрхийн байгууллагатай төлөөлөлтөд 3 шатны одоо ийм уулзалт хийсэн. За уулзалтын үр дүн амжилтгүй болсон. Оросын холбооны улсын зүгээс НАТО болоод энэ Америкийн нэгдсэн улсын зүгээс нь Украин, за ялангуяа энэ зүүн Европын Оросын холбооны улсын хилийн одоо дагуух улс орнуудтай хамтын ажиллагаа, за ялангуяа НАТОгийн
хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа нь бол Оросын холбооны улсын аюулгүй байдалд одоо хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа гэдэг үүднээс бол эдгээр НАТО болоод Америкийн нэгдсэн улсад за энэ НАТОгийн зүгээс зүүн Европ дахь энэ харилцаа хамтын ажиллагаагаа энэ хумих за мөн Украиныг болоод гүржийг НАТОд одоо элсүүлэхгүй байх талаар бол иймэрхүү санал дэвшүүлж байгаа. Гэвч энэ бодит байдал дээр бол өнгөрөх 7 хоногт бол талууд бол ойлгож сурч чадаагүй учраас Оросын холбооны улс болоод Америкийн нэгдсэн улсын одоо дипломатчид ирэх одоо баасан гарагт бол уулзалтаар болсон байна. За энэ уулзалтанд бол олон улсын ажил шинжээчид хэхэн анхаарал тавьж байна. За Испани төвтэй хүний эрхийн Safeguard Defenders байгууллага өчигдөр одоо шинэ нэг тайлан гаргасан байна. За энэ тайлан бол бүгд найрамдах хятадаар улсын одоо хүний эрхийг зөрчиж байгаа асуудалтай холбоотой мэдээлэл хүргэсэн. Тэгэхээр өнгөрөх 8 жилийн хугацаанд 2014 оноос хойш бүгд найрамдах хятадаар улсын зүгээс төр засгаас Ялтан солилцох гэрээний хүрээнд за бус улс орнуудаас 10,000 орчим хятад иргэдийг нэгэсэндээ хүчээр одоо бүгд найрамдах хятадаар улсад авчирсан гэдгийг бол мэдээлсэн. За эдгээр иргэдийн дунд бол дийлэнх нь бол одоо Тайвань иргэд байгаа гэдгийг бол мөн онцлсан байна. Тэгэхээр ялангуяа энэ Африк болоод Зүүн Азийн орнууд бүгд найрамдах хятадаар улсын эдийн засгийн хамтын ажиллагаа зээл тусламжийг ихэг авдаг учраас нэгэсэндээ төр засгийн энэ хамтын ажиллагааг одоо сайжруулах энэ хүрээнд бол нэгэсэндээ бүгд найрамдах хятадаар улсын иргэдийн эрхийг бол зөрчиж байна. Ингээд Ялтан солилцох гэрээ хийсний үр дүнд эдгээр улс орны амьдарч байсан бүгд найрамдах хятадаар улсын иргэдийг бол одоо хүчээр Бээжингийн талд бол хүлээлгэж өгсөн гэдэг баримтыг бол тэд дурдсан байна. Тэгэхээр нэгэсэндээ энд бол авилга албан тушаал гэдэг энэ авилга албан тушаалын хэрэгээр одоо ял тулгагдсан иргэд байгаагаас гадна за Бээжингийн төр засгийг шүүмжилдэг мөн одоо Тайвань иргэд ч хүртэл одоо үүнд орсон гэдгийг бол тус байгууллагын тайланд бол дурдсан байгааг бол өчигдөр ингээд танилцуулжээ. За үзэгч та бүхэндээ ингээд гадаад мэдээг сонирх үзсэн явдал баярлалаа.
TV7 телевизийн мэдээлэл хөтөлбөрийн түрээд өндөрлөө анхаарал тавьж үзсэн та бүхэнд баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй.